За энэ төлөвлөлтийн асуудал дээр бол ер нь бол суур бодлого хэрэгтэй байна. Бидний дотоодын нутгийн хоёр ч удаа тодтогоод хэлээд байхад л дахиад тэрэндээ хүрэхгүй байна. Үүнээс доош нь буулгаад нөгөө салбар руугаа орохлоор уул уурхаа буураад уул уурхаа бос нь өсөөд байна гэдэг байгаа. Тэгээ энэний зөрүү магадгүй энэ дотоод салбарын зөрүүнээс болж тэр аж ахуйн нэгжийн орлогын албан дотор буурсан уу гэдэг түрүүн гол асуух гэдэгсэн асуултын санаа бол энэ. Тэгэхээр энэ юу хэлээд байна вэ гэхээр дотоодын нутгийнхээ одоо энэ төрөлжилтийг энэ төрөлжилт болгоноос доошоо татвараа буулгаж төлөвлөж байгаа байдал бол бас хэр үр дүнтэй байна уугүй юу гэдэг асуудлыг нэгдүгээрт бид нар цаашдаа анхаармаар харагдаж байна. Хоёрдугаарт энэ 2.2 их найдын дотор яг сайн зүйлгээд байгаа одоо тэр төлбөрийн дэнцлээ барьлаа валютын нөөцөө нэмэгдүүлээгээд байгаа боловч ямар арга хэмжээ авч яах вэ гэхээр одоо тухайлбал түрүүнд дурдагдлаа л да. Эрдэнэс Монголын 3 их найд долларын хөрөнгө оруулалтыг царцаасан, хэрэглээг механикаар хассан, машины одоо импортыг русан, бодлогын хөвгөө өсгсөн гэх мэтээр ингээд эргээд одоо эдийн засаг бизнесээ хумсан юм бодлогууд явж иж одоо энэ зарим нэг эдийн засгийн үр дүнгууд гарч байна. Тэгэхээр том зургаараа бол бид нар ерөөсөө уул уурхаагаас хэтэрхий их хамааралтай болцсон. Одоо эргээд яг энэ уул уурхаан үнийн жоохон хэлбэлзэл орж ирэхэд бид нар бол төсвийн зарлага хасч чадахгүй ийм байдал руу ер нь бол ороод ингээд яг одоо эхний хэд хэдэн удаагийн одоо шинж тэмдгүүд мэдэгдээд байгаа учраас цаашдаа энэ эдийн засгийн төрөлжилтийг нэмэгдүүлэх, бусад салбаруудаа идэвхжүүлэхийн тулд энэ татвар нийгмийн даатгалын одоо цогц бодлогоо явуулах, уул уурхаагаас үл хамааралтай болох буюу эдийн засгаас эргээх томоохон төслүүдэд явахгүй бол ерөөсөө яг одоо бид нар нэг юм яг тодорхой төсөв, тодорхой уул уурхаан бүтээгдэхүүний нэрээс хамаарат ингээд улсын эдийн засгаараа одоо зогсож идэг гацхах ийм эрсдэл рүү явж байна. Одоо бидний хувьд ч гэсэн дотоодын нутгад эзэлж байгаа төсвийн болон төрийн оролцооны дүн бол асар их байгаа даа. Дээрээс нь эндээс бас нэг харагдаж байгаа зүйл бол нийслэлийн төсвийн тухай асуудал бас орон нутгийн төсвийн тухай асуудал яригдж байна. 2024 онд баха нийслэлээс одоо 1.8 их найдын татвар авдаг байсан бол одоо тэрийг авахаа болсон. Одоо энэ жил бас авахаа болоод ингээд төлөвлөж яхад дахиад цаашаагаад 2.6 их найдаар ингээд зардлаа нийслэл нэмэгдүүлж байгаа. Энэ дүр зураг нь бол бид нар энэ төвлөрсөн төсөвлөгөө юу нэгдсэн төсөвлөгөө татж байгаа татаасаа дахиж эргэж харах. Хэрвээ энэ татаасыг хэвээр нь байлгасан болвол нь одоо бид нар энэ төсвийн алдагдлалд хүрэхгүй ч байх юм үр дүнд хүрэх байсан болов уу гэж ингэж харж байна. Тэгэхээр бидний зардал гаргаад байгаа зардал бол эдийн засгаа дэмнэх биш ерөөсөө нэг юм механик үйлдэлүүд болоод цаашдаа эдийн засгийн өөрийн идэвхжлийг бол дэмжих чадваргүй байгаа даа гэдгийг эндээс ингэж харагдаад байгаа даа. Тэгэхээр ерөөсөө энэ төлөвлөлтийн асуудал дээр бид нар яаж улсын төсвийг одоо дотоодын нөхцөлд ажиллах үеийг багасгах уу гэхээр энэ хамгийн түрүүнд хийгдэх ажил бол татвар нийгмийн даатгалын шинжилгээний дараа төрийн өмчт компани асуудлууд яалтчгүй яригдаж эхэлж байна. Энэ бол одоо эдийн засгийн идэвхжлийг одоо хаасан бусад одоо өөрөө өсөх иргэдийн бизнес хийх боломжийг хязгаарласан байгаа учраас энэ 26 онд төрийн өмчт компаниудыг цөөлөх энийг бол хувьчлах эндээс одоо тодорхой мөнгө оруулж ирж энэ 26 онд эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх юм бодлогуудыг оруулж ирээч гэдгийг бол бас тодорхой санал болгож байна. Ер нь одоо цаашаага уул уурхаагаас хамаарал багтаа иргэдийн бизнесийг дэмжих төсвийн бодлого төлөвлөлтийн асуудал бол бидний эдийн засгийн одоо амин чухал асуудал болоод байна гэдгийг одоо энэ өнөөдрийн одоо бидний эдийн засгийн нөхцөл байдал харуулад байгаа гэдгийг бол та бүхэн бас ойлгож байгаа баха.